5-ын даваа эхлэхэд залбаа хаавыг авах дахиад унчих юм болоо гэж тэгээд асуусан. Тэгсэн чинь аав нь одоо дэмжиж ингээд аав нь улсын цал авах гэж байна гэхэд сайн ингээд дотор нэг юм сонир болоод бүх юм ингээд зүгээр гоё болоо. Тэгээл нөлөөс хойчаал. 0 хэсэг үйлж байгаа л тэгээл гарсан. Олон жил тасрахыг арлаа. Энэ жил найз нь авч улсын цолтон болгоно гэж аваад өгөөл тугаан дээр явж од Монгол төвний уухан дунд цэнгэлэгт байсан бүх хүмүүс алгад шал баяр хүргээ явж байхдаа үнэхээр ингээд өгөр хэлэх аргагүй байсан. Өмнөх наадмуудад болохоор яг наадмын маргааш нь тэгээл бүгдээрээ жоох уйлчихсан тэгээл гэртээ. Энэ жил бол тэгээ бүгдээрээ баяр хөөртэй өглөөс ирээл тэгээл ер нь гоё юм да. Ингээд наадам дуусаад явж байгаад хүн болгон баяр хүргээл за станы зорилготой өрлөө аав хоёрт баяр хүргэе гээл тэгж байгаа. Их л гоё байна шүү дээ одоо. Их л жаргалтай байна да. Жилийн наадамд бол бүгчүүд бол ер нь тэгэл цолоо их болох, улсын цолтон болох зорилготой тэгэл жилийн 365 хоног бэлтгэлээ хийдэг. Би 18 онд бүцэрийн наадам төрүүлээд одоо 8 дахь жилдээ улсын наадамд барилдаж байна. Тэгээ Цэргийн Арслан болсон ер нь нэг удалгүй тэр жилээ ч юм уу дараа жил нь цол авчаад байдаг байсан. Цэргийн наадам болохоор л за одоо Цэргийн Арслангаараа байгаа хүн жамбал дөрж өгнө гэх хэрэг дотор нэг тийм эвгүй өргөд байдаг. Энэ сайхан цолыг одоо ганцаараа ингээд улсын цол авч чадахгүйгээр гоцорчих юм шиг үстэй гэсэн бодолтой тэгэл бэлтгэл дээрээ өөрөө дайчлал тэгж хийдэг байлаа. Тэгээд энэ жил бол улсын цолны том босхойг алхаад улсын цолтон болсондоо маш их баяртай байна. Тэгээд улсын цолны босоо алхуулж гисэн найз золбоо гарцахтаа маш их баярлалаа гэж хэлмээр байна. Жамбал төч найзаа одоо аагүй. Баянгар аймгийн Хүрээм арлсан Мариат бүх Цэргийн Арслан Жамбалдарж улсын үнэн зэрэг тарцаг золбоогоор тав давж Монгол улсын начин цолны болцыг ангалаа. Өмнө нь цог бэлтгэл гараад ингээл явж хат энэ жил бол өөрөө дээшээ барилдана гэж хэлсэн. Анаас энэ жил нэг саахан дээшээ барилдаад цолоо их болно л гэж тэгжсэн. Тэгээд дөрөв давчаал ирээл манай аймаг хач нэг өрөөнд ингээд суугаа амраа үйчтэй юм чи. Тэгээд ам аваад явж ил аврах арслангууд авсангүй. Тэгээд суудсан золбайр өөрөө за минь над дээр хүрээд ирэх юм бол одоо найз нь чамайг авнаа. Одоо алим болгон найзгаа одоо ингээд 5-ын даваа тасдахыг 2-3 харлаа. Энэ жил одоо найз нь улсын цолны босоо алхуулна гэл. Тэгэхээр нэгэл дотроо ингээл баярлсан ирнэ нэг золбоос дээгүрх бүгчүүд авчихуу дээ гэж бас дотроо айцтай байсан л да. Золбоо авчлаа гэсэн чи таныг давчихгүй үстэй гэж надад асууад. Гүй золбоо ах нь одоо найзаагаа дэмжиж ямар улсын цолны босоо алхуул одоо хэдэн жил найзаагаа одоо тасдгийг харах юмтай гээд тэгж гинаа гэд тэгсэн жил манай цаг уйлсан шүү дээ. Тэгэл 5-ын даваа эхлээс өмнө Давчаад тугаа тойрж ирээл тэгэл дараа нөгөө ерөнхийлөгчөөс медаль авдсан шүү дээ. Тэгэл амар гоё юмсан. Баянгар аймгийн Хүрээм арлсан Мариат Цэргийн Арслан Ганзаргийн Жамбалдарж Монгол улсын начин цолныхаа үнэлэг тэмдгийг Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн Хүрэлцгээс гардан авч байна. Энэ мэдрэмжийг авах гэж одоо 15-6 жил хөдөлмөрлсөн байна. Жил болгон улсын цол авчих واخ гэж боддог гэсэн. Тэгээ энэ жил авсанд маш их баяртай байгаа. Энэ цолондоо хүрсэндээ маш их баяртай байгаа. Тэгээ цаашдаа одоо авсан цолоон батлахын төлөө улам бүр хичээж барилдахын төлөө хичээнэ. За таллаа бариад авсан урагшин гудаатсан да зөрүүлээд атсан. За алсын шударганы барьсан төрсөн. За ийм барьсан төрсөн хүн ч одоо давжил таарна л да. Баталцын үтээр ч одоо 2009 оноос 13 хүртэл Шонхоргийн дэмрээ сургууль нэг ангид байсан хоёулаа ангиж яваад. Тэгээ заахын авах бол за авсантай сайхан барилдандаа л гэсэн бодолтой байсан. Тэгээд Баталцын авсан. Тэгээ сайхан барилдаалаа очсон. Үнэхээр сайн байсан Баталцын үед. Бэлтгэлчт нь үнэхээр сайн байсан. Би тэгээд цаастаа нэг сайн үзэндээ гэж бодсон чинь нэг нэмэргүй очсон бохоггүй. Тэгээ дотроо нэмэргүй унчлаа даа гэж үзсэн чинь нөгөө аранга Батсуур харцаа болдог. Тэр өтер нөгөө цолоо аваад үнүүлэх аваад нөгөө цэнгэлэгтээр явж байхдаа та энд ойчлоо гэхээр Баталцын заанд ойчлоо амар байна гэсэн чинь дүүнээс ойцсон шүү дээ.
Өө тийм ахан нэмэргүй ойцоо таллуулаад ойцоо гэж. Би бас яг тэгээд ойцсон шүү дээ. Яг амны өвчг нь ойцсон шүү дээ. Тэгээ хоёулаа нэг тэгээ явж. Тэгээ Баталцын заан бол бас Монгол түмэндээ хайрлагдсан. Ер нь бол алсан цолтой өмнө те. Тэрийг бас 21 оны наадхан жоохон яахгүй цолыг нөхгүй байсан болохоос арслан байт аврагын дайтай барилж ирснийг бол би мэдэн найз байгаа. Тэгээ энэ жил сайхан цол аваад арслан цолонд хүрсэнд нь маш баяртай байгаа. Тэр жилэл нэг тийм хүн бичлэгийн нэгээ тавьсан болохоос ер нь жил болгон л тийм юм болдог байхгүй юу ер нь. Тэгээ бөхчүүдийн ер нь хамгийн их унахт нь шаналдаг давхт нь баярлдаг улсууд бол арга гэр, өр хөхт, аав ээж, ахын дүүс дэмжиж тусдаг улсууд л байдیں۔ Тэгээ яг энэ нүдэн дээл гарсан нь л манай үйл дээ. Тэгээ бөхчүүдийн ард бол яг л адилхан тийм. Тэгэл наадан болоо л ирэхээр манай үуч наадан бэлтгэл цуг дагаа гарчдаг юм чинь. Тэгэл хоёулаа амраал хөвч байхдаа ярин наадан ярин тэгэл наадмаас өмнө бол гой юм ярина штэ. Тэгэл та цол авчаад одоо цэнгэлтгээд ойроод ингэж даллаараа ингэж гүүгээрээ гээл тэгнэ. Тэгэл хараахан зорилготой өрчдөхгүй яг цолны даваандаа 5-ын даваандаа унаал хоёулаа тэгэл манай ууч яг нэг нулимсны ойрох юм уу одоо. Тэгэл хоёулаа донно штэ. 3-4 өдөр шаналж байгаа л тэгэл нутг руу яваадагдаг. Тэгээ наадмуудаар явж байгаа. Тэгэл нэг мэд мартагтаал буцаад бэлтгэлтэй ороод тэгэл шин зорилгоонд тавиал эхлэв штэ. Жохон байхаас л ер нь барилдана л гэж бодсон. Тэгээд ирээдүйд хэрвээ барилдвал улсын цолтой л хөх болно да. Өөрөө бүх болох их сонирхолтой. Тэгээ яг би бас яг өөрөө бүх рүү түлхэд оруулчих бас нэг сонирхол байхгүй. Тэгэл өөрийнх нь хувь заяа мэдгэдэй гэж бодвол тэгэл ямарчсан дуртай юм чинь ингээл цуг дагаал бэлтгэлээ явж идэв. Одоо нөгөө жудогийн бэлтгэл хийж байгаа манай утган цэцэг гавьяат дээр ямарсан танаа үуч айгүй юу хичээнгүй тийм шүү бэлтгэлийн битээ тасдуулаараа явуулаад байгаарай гээл. Тэр алдар дээр хосоо багш дээр бас нэг 2 жил байгаа тий. Чөлөөтэй бэлтгэл хийжсэн. Айгүй уян гатан мэдрэмжтэй шүү. Хүүгээ битээ энэ спортоос нь олдуулаараа явуулаад байгаарай гээл надад тэгээд идэвсэн. Тэгэл явуулсан тэгэл бэлтгэл хийгээл явуулчлаа. Тэгээ барилдуул тэгэл тэр үстэй. Өөр хувь заяа л мэдэх ухтаал гэж боддоо шүү. Одоо ирээдүйд би аав шигээ тэгэл залбаах шиг, Батбагдаах шиг тэгээд ер нь гоё бүх болно. За ингээд танаа сайтыг үзэж байгаа нийт Монголын ард түмэндээ бит хоёрыг дэмждэг бүх сонирхдаг нийт ард түмэндээ маш их баярлалаа. Ингээд олон түмнийхөө хайр үндэтгэл ингээд намайг улсын цол авчаасаа гэж залбирж өрөөж байсан ард түмнийхөө хүсвэрлэгийн юун дээр улсын цолтой болсондоо маш их баяртай. Та бүхэндээ маш их баярлалаа гэж хэлье.